Орой мэнд хүргийн үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарын дугаарыг хэлж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа хандуулна. Бүгд найрамдах Монгол Ард улсын авраг Монгол улсын манлай малчин Тавхын Баягийн нэрэмжит Тэмээний баяр боллоо. Гэмтэл согог судлал үндэсний төвийн Мясаллын эмчнэр Ус аймагт ажиллаж байна. Аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар нэгдсэн эмнэлгийн Мясаллын засгийн хүүхдийн өрөөг тогтжууллаа. Мишель Салоны шин салбар нэгдлээ. Эдгэр болон бусад мэдээллийн дэлгэрэнүүд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Тэмээгээр алдартай Завхан сумын зон олон жил бүр Тэмээний баяр хийдэг. Энэ жилийн Тэмээний баярыг бүгд найрамдах Монгол Ард улсын авраг, Монгол улсын манлай малчин Тавхын Баягийн нэр хүүхэд төрөл төрөсн Баяа агсны нэрэмжит нэртэйгээр хөөгчийн хөдөөд өргөн дэлгэр зохион байгуулан явууллаа. Түмэн Тэмээтэй Завхан суманд Тэмээний баяр боллоо. Энэ жилийн Тэмээний баярыг бүгд найрамдах Монгол Ард улсын авраг, Монгол улсын манлай малчин Баяагийн өрхөөгд санаачлан аавынхаа нэрэмж нэртэйгээр зохион байгуулсан юм. Тэмээний баярт Завхан сумаас гадна Өлгийн Наранбулаг, Ховд аймгийн Дөргөн сум, Завхан аймгийн Ургамал сумаас Тэмээшид ирж оролцсон юм. Тэмээний баяраар сайхан Тэмээтэй хос, сайхан бүүр шалгаруулах Ат Гунан Тэмээний уралдааныг зохион байгуулсан юм. За өнөөдөр хөөгчийн хөдөөд манай аавын маань нэрэмжит Тэмээний баяр болж байна. Тэгээ Тэмээний баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Өнөө жил нутагт маань өнтөө сайхан өвлүүлж, дулаахан сайхан өвлүүлсэн хүм малын зоо тэнгэр сайхан жил байна. Тэгээд энэ баяр наадмыг сумаас сумын застаргын хамт газар багийн дарга багийн хамт олон маань бас ийм шийдвэр гаргаж аавын минь нэрэмжит Тэмээний баяр хийж байгаад маш их баяртай байгаа хүүхдүүд нар нь. Тэгээд энэ нутгийн ард иргэдтэй сайхан бүхний хүсээрээ манай аав нэгдлийн нэг настай мал маллаж бүгд ард Монгол Ард улсын урмалчин болж байсан юм хүн. За зөвхөн нэг бог мал малгасаа гадна одоо бас нэгдлийн тамиа сургаж баг одоо нэг үлрэлийн турш 18 тамиа сургаж бас тэр тухайн үед хамгийн дээд шагнал болох бор ишгээгээр шагнуулсан гэдэг. Тэгээд энэ нь бол одоо бас эрмэг хангалт эртэ бэртэ бас одоо малаа малгай ажгаар тэр хангал эрмэг малыг сургаж номхруулж ачлага уналганд ингэж байсан. Тэгээд энэ удаагийнхаа баярыг бол аавын нэрэмжит болгож байгаа. Тэгээд энэ аавын нэрэмжит баярыгаа бол бид нар Гунан Тэмээний уралдаан буюу сайхан буур шалгаруулах арга хэмжээ гэдэг ийм одоо нэртэйгээр явуулж байгаа. Тэгээд сайхан байна. Та бүхэндээ сайхан бүхний хүсээрээ. Хичнээн дээр сэтгэлтэй байна уу даа. Өрхөөгчдүүд болоод нутгийн аханд үсэн сум орн тэгээд одоо зэрэгэлдээ сумуудын улсуудыг хөрвүүлж ирж тэгээд одоо манай өгнө энэ нэрэмжилтийн уралдаан тэмцээнийг зохиосон гэгтүүд зохиосон тэгээд одоо энийг дэмжиж ирж одоо гэж цугласан одоо Урлагч нь одоо их өндөр сэтгэлтэй их баяртай байна. Тэгээд одоо бүхөө ирсэн нутгийн аханд өст баярлаа гэдгээ хэлье чинь. Тэмээний баярыг зохион байгуулж байгаа. Одоо бүгд найрамд Монгол Ард улсын авраг малчин Тавхын Баягийн хүү баян мөнгөтэй уулзж байна. Ингээд та сэтгэлээ. Тэгээд энэ аавын нэрэмжит Тэмээний баяр хийгээд манай дүүнэр ах дүүнэр өдрийнхөө зохион байгуулалт сайхан байна. Ах дүүнэр олноор ирсэн байна, сайхан байна. Тэгээд хоёр насны тамиа уралдаад буур шалгаруулад энэ нутгийнхаа ард түмтэйгээ нэг өдрийг өнгөрөөж одоо их баяртай байна. Тэмээний баярт 60 гаруй тэмээчид тэмээгээ уйж сайн уралдуулсан бөгөөд энэ жилийн Тэмээний баярын сайхан Тэмээтэй хосын шагналыг Кыргыз нуур багийн малчин цогт сайхны гэр бүл ивент итгэсэн бол Атан Тэмээний уралдааны шагналыг Кыргыз нуур багийн малчин Янжвийн Баттуржийн гэр бүл сайхан буур Гунан Тэмээний шагналыг Монгол улсын манлай малчин Баягийн өрхөөхөд төрөл төрөсгт нь ивент итгэсэн бөгөөд цаашид Тэмээний баярыг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болсон юм. Дараагийн мэдээ. Аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн удирдлагууд гэмтэл согог үндэсний төвтэй гэрээ байгуулсны үндсэн дээр гэмтэл согог судлалын үндэсний төвийн 4 эмч 1 сарын хугацаатай Увс аймагт ажиллаж байна. Тус эмч аслагдсан бүс нутгийн иргэдэд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.
Аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгийн удирдлагууд гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр гэмтэл согог судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн 4 эмч сарын хугацаатай манай аймагт ажиллаж байна. Тус эмчнэр гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт нь үзүүлж байгаа бөгөөд өр солих арьс нөхөг хагалгаа, хүүхдийн согог заслын хагалгаа, гар сарвын бичил бүх гэмтлийг онцлож үзэж байна. Өнөөдөр Увс аймагт гэмтэл согог судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн 4 эмч одоо 1 сарын томилтын хугацаатай Увс аймагт ажиллаад сүүлийн 7 хоног руугаа орж байна. Энэ хугацаанд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд газар дээр нэмгийн тусламж үзүүлж ажиллахаар миний одоо энэ зүүн гарталд гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлөнгийн засгийн их эмч Нямдава энэ манай баруун гарталд сууж байгаа эмч бол авсарсан гэмтлийн засгийн мэс засалч гэмтлийн эмч гэмтэл согог эмч одоо үе солих хаалгаандуудыг орон нутагт хийж байгаа Батбаяр эмч байна. Энэ цаа талд нь сууж байгаа хүүхдийн согог заслын эмч гэмтлийн эмч манай Батэрдний эмч байна. Ингээд Увс аймагт ирээд 4 эмч ажиллаж байгаа. Нэг эмч байна. Сая хаалгаанд орчлоо. Тэр бол гар саруу бичлэг мэсчлийн засгийн эрхлэгт даваа жаргал гэдэг эмч. Ингээд 4 эмч ирж ажиллаж байгаа. Гэмтэл согог судлал үндэсний төв нь төрөлсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгийг аслагцсан орнод үзүүлэх зорилт тавина ажиллаж байгаа бөгөөд өөр хангаа булган Хөвсгөл аймагт ажилласан бол 4 дахь аймаг нь Увс аймаг болж байгаа юм. Гэмтэл согог судлал үндэсний төвд 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргээс өвчтнүүд ирж эмчлүүлдэг учраас ихэнх нь ачаалтаа ажилладаг бөгөөд эмчнэр ачааллыг бууруулах, цаашлаад орон нутгийн эмч нарыг чадварчуулах, орон нутагт хийх боломжтой мэс заслыг орон нутагт нь нутагшуулах зорилгоор ажиллаж байгаа юм. Сарын хугацаатай ажиллаж байгаа эмчнэр аймгийн төвөөс аслагцсан сумуудад хүрч ажиллана 200 гаруй хүнийг үзэж онцлон 10 гаруй мэс заслыг амжилтаа хийсэн байна. Эмчнэр мэс заслын тасагтай аймаг Ховор, Увс аймаг мэс заслын тасагтай анхдагч аймаг хэмээн онцлон хэлж байсан юм. За манай гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутагт аймагуудад ийм төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлэх зорилготой ийм аян өрнүүлээд одоо 4 дахь аймагт явж байна. Үүранга, Булган, Хөвсгөл аймагуудад явсан. Одоо Увс аймагт эхлээд явж байна. За энэ ямар ачаал бүгдэлтэй гэхээр ачааллыг бууруулах одоо гэмтэл согог судлалын үндэсний төвдөр нийт Монголын 18 аймаг, 21 аймаг, Улаанбаатарын бүх дүүргүүд ингээд бүгд үйлчлүүлдэг. Тэгэхээр бидний гол зорилго нь болохоор орон нутгийнхаа эмчнэрийг чадварчуулах, гэмтэл согог судлалын үндэсний төвдөр хийгддэг орон нутагт хийгдэх боломжтой мэс заслуудыг орон нутагт нутагшуулах, тэнд хийдэг болгох. Хоёрдугаарт нь бол энэ орон нутагт ажиллаж байгаа эмчнараа ажлын байрны сургалт зохион байгуулах ийм зорилготойгоор энэ үйл ажиллагаа хийж байгаа маа. Тэгээд энэ Увс аймагт ирээд одоо 1 сар орчим болж байна. Сарын хугацаанд бид нэг 100-аад хүн Бөхмөрөн сумд очиж үзлэг хийсэн. Аймгийн төвийн хэмжээнд бас нэг 100-аад хүн амлалтаараа үтсэн байна. За нийтдээ нэг 10 хэдэн мэс засал яг тоон одоо өнөөдөртөө гараг байна. Одоогийн байдлаар нэг 13 4 болж байгаа болов. Тийм мэс заслуудыг хийж байж байна. Увс аймгийн хувьд бол маш ололттой байна. Нэгдүгээр гэх юм бол одоо энэ аймагуудын тусдаа гэмтлийн тасаг байгуулна гэдэг бол бас нэлээд том асуудал байдаг. Тэгээд Увс аймаг бол Монголд баг анхдагч аймагуудаас ийм гэмтлийн тасагтай болсон аймаг. Тийм учраас тэр бол маш ололттой. Хоёрдугаар гэх юм бол Увс аймгийн эмчнэр бол бид нар бол байнгын нөгөө хамттай ажиллагаатай байдаг. Гэмтэл согог судлалын үндэсний төвдөр ирж суралцдаг, сургалт семинаруудад байнга оролцдог. Ийм учраас бид нар биеийг бол маш сайн мэднэ л дээ. Нэлийн өндөр түвшинд байгаа. Үүний газар имлэг тэгээд энэ орон нутгийн удирдлагуудаас бас нөгөө бидний зардлыг шийдэж өгч зардал бол унааны зардал болон энд байх орон сууцны зардлыг шийдэж өгсөн бас баярлж байна. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын засгийн эмчнэр аслагцсан нутагт гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа нь цагаа уссан ажил гэдгийг эмчнэр тодотгон хэлж байсан юм. Цаашид гэмтэл согог судал үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмчнэр ээлж дараатаа ирж хамтран ажиллах бөгөөд Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд нэвтэрч үр дүн нь батлагдсан мэс ажилбаруудыг орон нутагт нутагшуулах юм а. За энэ бол бас их цаг үе болсон. Ялангуяа энэ күүдний ийм цаг мөчид тэр ажил одоо харгаар одоо ажлын байраа орхиод энэ алсагдсан баруун хязгаарт энэ гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг чиглэлээр ирж үзүүлж байгаа бол энэ үнэхээр бол цаг үе болсон маш одоо талархууштай үйл явдлаа.
Энэ эмчнэр бол зөвхөн гэмтлийн гэдгээс гадна дотроо нарийн төрөлдсөн нарийн мэдлийн тусламжийг мэрэгжлийн өндөр түвшинд үзүүлж байгаараа бас давуу талтай. Тэгээ одоо эхний ээлжийн 4 эмч маань одоо 2 сарын 1-ээс буцах юм. Тэгээ 2 сарын 1-ээс дахиад 4 эмч бол бас 1 сарын хугацаатай ажиллана. 3 сард бол дахиад 4 эмч ажиллах. Тэгэхээр өнөө жилийн хувьд бол Увс аймаг бол ерөөсөө энэ гэмтлийн нарийн мэдлийн тусламжаар энэ өвлийг өнгөрөх нэ гэж хэлж болохоор ийм асуудал байгаа. Энэ гэмтэл суу судлалын үндэсний төв Увс аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн хамт олонтой гэрээ хийсэн үндсэн дээр энэ ажил явагдаж байгаа. Тэгээ манай аймаг бол бас 4 дахь аймаг нь болж одоо энэ гэмтлийн нарийн мэдлийн тусламжийг ажлын байран дээр одоо совилогч, насрагч, бага эмчин одоо бүх хүмүүс нь өдөр тутам бас энэ мэрэгжлийн одоо өндөр түвшинд ажиллах ийм өндөр мэрэгжилтэнгүүдээс алхам тутамдаас уулзж байгаадаа бас их баяртай байна. Тэгээд энэ эмчнэр маань одоо үе солих хагалгаа, арьс нөхөх хагалгаа, хүүхдийн суугаж заслын хагалгаа, тэгээ гар сарвын бичил бүх одоо гэмтлийн нарийн мэдлийн хагалгаануудыг зөвхөн 4 чиглэлээр биш гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэх ямар хаалганууд байдгийг тэрийг өөрсдийнхээ багж тоног төхөөрөмж одоо бүх одоо сурах материал одоо утас зүүнээс эхлүүлээд бүх нарийн багж тоног төхөөрөмж авч ирээд газар дээр нь одоо гэмтлийн эмнэлэгт яаж хийгдэх ёстой тэрийг яг одоо өнөөдөр Увс аймгийн хэмжээнд нийтдээ 20 гаруй хүмүүст одоо үзүүлээд байж байгаа. Тэ энэ бол үнэхээр баяртай үйл явдал болж байна. Гэмтэл цогог судлал үндэсний төвийн эмчнэр орон нутагт ирж ажилласнаар орон нутгийн эмчнэрийн мэдлэг ур чадвар дээшлэхээс гадна Улаанбаатар хотод хийлэгдэх мэс заслыг аймагтаа хийлэх боломжийг иргэдэд олгож байгаа бөгөөд эмчилгээг түргэн шуурхаа бага зарлаар авах боломжтой болж байгаа юм а. Засгийн газрын 2020 оны 1-р сарын 22-ны өдрийн ээлжид хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123,100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84,500 төгрөг болгон шинжилэн тогтоосон. Халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хагас болон өдөө өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвртэй тэнцвэр хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхэд асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд ганц бие харж хандах хөнгөө Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 7 дугаар сарын 1-ээс 114 мянган болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Засгийн газар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30,500 мянга болно. Түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга нийгмийн даатгалын сангаас олгож байгаа. Хөв тэнцвэрсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг бол шинжлэгдэж байна. Тэтгэвэр халамж асаргааны тэтгэмжийн нэмэгдэлтэй холбогдуулан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд чин зөргөөс тодруулахад засгийн газрын тогтоолоор ирэх 2 дугаар сарын 1-ээс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс 1 удаа төлөх хуулийг үсэг хурлаас баталсан. Хуулийг хэрэгжүүлэх учиртай би холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзаж тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт Эрдэнэс Монгол компани салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар үнд цаас гаргах ёстой. Энэ ажлыг яарвчлах хэрэгтэй. Мөн хөгжлийн банк үнд цаасанд баталгаа гаргах асуудлыг шуурхайлах чиглэл өгсөн. Цагаан сарын өмнө иргэдийн тэтгэврийг тэглэх асуудлыг бүрэн дуусгах чиглэл өгсөн. 1-р сарын 1-ээр тэтгэвэр олгогдсны дараа хууль батлагдсан. Тэгэхээр арилжааны банкуд 1-р сарын тэтгэврээс зээлийн төлбөр хөнгөн суулгачсан байгаа. 2-р сарын тэтгэвэр дээр нэмэгдүүлсэн тэтгэврийг олгох. Дээр нь 1-р сарын тэтгэврээс зээлийн хүнд суудхан тооцсон мөнгийг нэмж олгох чиглэл өгсөн. Түнчлэн 2-р сарын тэтгэврийг олгохдоо зээлийн хүүг суудахгүйгээр олгох үүрэг өгöd байна. Энэ асуудлыг ерөнхий сайдад танилцуулж захирамж гаргуулна гэсэн юм. Монгол улсад шинэ төрлийн коронавирус
хүртээгүйг өчигдөр эрүүл мэндийн яамнаас мэдээсэн. Гэвч иргэдийн дунд эргэл зай байсаар байгаа тул нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах мэдээлэл гаргасан байна. Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусны халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллаж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдгийн хяналт тавьж хэрэг халуурсан амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг халдвар өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгдсэн хэрэг батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуухан хиндэж ашиггүй тэг шаардлагагүй одоо улирлын томоогийн дэгдэлд давхар явагдаж байна. Гэхдээ сургууль цэцэрлэг хаах хэмжээнд очоогүй байгаа. Эрүүл мэндийн сайд, боловсролын сайд ч юм уу хэн нэг нь хөл хорой тогтоочдөг асуудал биш. Олон улсын эрүүл мэндийн дүрм гэж би үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн өдөрдмж зөвлөлийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдвар төвшөнтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй иргэн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг хэлсэн байна. Ажилтгүйдлийг бууруулж ажлын байр шинээр бий болгох нь үеийн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж ирсэн. Сонгуульдын нэр дэвшигч нар болон өрсөлдөх намууд мөн адил ажилтгүйдэл ядуурлыг ихэд онцолж эрс бууруулах тухай амлалт өгдөг. Статистикийн байгууллагаас гаргасан манай улсын ажилтгүйдлийн түвшин улсын хэмжээнд 6.6% байна. Энэ нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлтүүд тооцогдох юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4%-ийг 15-аас 34 насны залуучууд эзлэж байна. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл улам залуучсаар байгааг эндээс харж болно. Хөтөлбөрийн хамгийн бүтээмж өндөр насных нь ийм олноороо ажилгүй байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын сар шинийн баяр энэ сарын 25-наас 27-нд тохиож байна. Хилийн бомбд тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4-3-т заасны дагуу Монгол Хятадын хилийн автозамын бомбууд 2020 оны 1-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд харин замын үед төмөр замын бомбоор нэвтрэх олон улсын галт хэрэгний цагийн хуваарьд өөрчлөлт бүгд найрамдах Хятад ард улстай хилэлдэг автозамын бомбууд замын үед гашуун сухад буулган байдаг, хавирга бичигт шивээ хүрнэ танк бургастай дайн баян шүү сүмбэр эдгээр бомбууд 1-р сарын 25-наас 27-нд амарна. Хилийн бомбд тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4-3-т талуудын хууль ёсны баяр амралтын өдрүүдэд хилийн бомбыг хаана төмөр замын бомбд талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваар ажиллах бөгөөд баяр амралтын өдрүүд болон бомбын ажиллах хугацааны хязгаарлалтанд хамаарахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгджээ. Дараагийн мэдээ аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн нэг өрөөг хүүхдийн өрөө болгонд өгчүүлж түлхүүрийг гардуулна өглөө. Ийхүү мэс заслын тасагт хүүхдүүд тусдаа өрөөтэй болсноор хагалгаанд орсон болон орох гэж буй хүүхдийн насаргаа болон сэтгэл зүйд сайнар нөлөө үзүүлэх юм а. Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хүүхдийн өрөөг төгчүүлэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү өрөөтэй болсноор мэс заслын тасагт хагалгаанд орох гэж ирсэн болон хүнд хөнгөн хагалгаанд орсон хүүхдүүдийн эмчилгээ болон сэтгэл зүйд сайнаар нөлөөлж хагалгаа үрдэнгөө өгөх боломж улам нэмэгдэн хэмээн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ярьж байна. Манай байгууллага бас нийгмийн хариуцлагыг хүлээгээд бас гэр бүл хүүхэд залуучуудын газар аймгийн хүүхдийн ээлтэй орон нутгаас хөтөлбөр хэрэгжилттэй холбоотой мэс заслын нэмлэгийг нэг өрөөг бүрэн тогтжуулж бас нэгдсэн эмнэлэгт бас хүлээлгэж өгч байгаамаа. Энэ маань хүүхдүүд бас орчин бие зөвөртэй ч гэсэн ч хүүхдүүд бас үлгэр унших, тоглоомоор тоглох хүүхдийн юмас ингээд сайхан орчин бүрдэж өгч байгаамаа. Тэгээд бас бид нар бас Солонгос улсаас бас орыг бас авчиргаар бас яг хүүхдийн зөөрөлтийн орын авчиргаас хөөцөлдөж бас орын бас гардуулж өгнө. Тэгээд хүүхдийн хэлтэй орон нутгийн усын ард иргэд бас нэг өрөө ч гэсэн ч хүүхдэд ая тухта тоглоомоор тоглоно, үлгэр унших ийм сайхан орчныг бас бүрдүүлж өгч байгаамаа. Тэгээд нэгдсэн эмнэлгийн мэс заслын хамт олонд бас ажлын амжилт хүсье.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг нь 14 ортоогоор 80 мянга гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Жилд 1000 гаруй хагалгаа хийдэг бөгөөд түүнээс 30-аас 40% нь 0-аас 16 насны буюу хүүхдийн хагалгаа хийгдэг байна. Хүүхдүүд мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэх болон хүнд хөнгөн хагалгаанд орсны дараа томчуудтай нэг өрөөнд хэвтдэг бөгөөд тэдэнд өвчнөө мартах өөрсдийгөө саатуулах таатай орчин хомс байдаг учраас ийхүү гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас судалгаа явуулан энэхүү хүүхдийн өрөөг тогтчуулан хүлээлг нь өгч байна. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын албанд Увс аймгийн хүүхд гэр бүлийн хилцээс бас бидэнд бас хандаж тулгамж байгаа асуудлыг шийдэх юм одоо ажлыг өрнүүллээ. За тэр ажил маань юу гэхээр Увс аймагт одоо 83 мянган хүн амд үржилдэг эрүүл мэндийн салбар. Тэр дотор мэс заслын алба жилдээ бол 1000 орчим хагалгаа хийж байгаа. За тэр хагалгаанууд дотроос 30-аас 40% нь бол бага насны хүүхдүүд 0-аас 16 насны хүүхдүүд эзэлж ингэж явдаг юм байгаа. Тэгээд Увс аймагт бас хүүхдийн мэс засал, хүүхдийн одоо таатай орчин, за тэгээд хүүхд ээлтэй орчныг бүрдүүлэх ийм тал дээр бас хамтарч ажиллаж бид нар бас ийм сайхан өрөг төгчөөж өгж байгаа. Энэ байгууллагын хамт олонд бас ажлын амжилтыг хүсье. За ер нь бол хүүхдийн мэс заслын онцлог гэвэл хүүхд маань хагалгааны дараа одоо зовөр шаналгаа, за тэгээд орчин нөхцөл, энэ тоглоом одоо юу гэдгийг энэ бүх үйл ажиллагаа бол хүүхдэд бас зовоорыг арилгах, за сэтгэл зүйн байдлаас нь шалтгаалахад бас хажууд нь том хүмүүстэй бас хамтарч нэг өрөөнд ингэж эмчилэгддэг байгаа. За тэгэхээр тусдаа ингээд ийм сайхан тоглог өрөөтэй болж байгаа нь бас эмчилгээндээ бас хүний ер нь бол эмчилгээний үндсэн арга нь бол хүний сэтгэл зүйн эмчилгээ. За зовөр шаналгаа багасгах, за тэгээд орчин нөхцөл бол сайн байхлаар өвчин маань бас идэх сэтгэл зүйн хөвч гэсэн бас дэмжлэг авдаг учраас энэ ажил бас мэдээ болсон сайхан ажил болж байна гэж бас би бодож байна. Тэгээд энэ ажлыг бас дэмжиж манай тасагт бас нэг өрөө төгчүүлж өгч байгаа хүүхд гэр бүл хэлтсийн дараа нансалмаа даргатай хамт олонд бас ажлын өндөр амжилтыг бас дахин хүсээрэй. За тийм ер нь бол орчин нөхцөл бүрдэж байгаа гэдэг бол нэг давуу тал юм а. Тэгээд яг аймаг орон нутгийн мэс засал, орон нутгийн эмнэлэг дээр яг одоо хүүхдийн чиглэлээр гэж ярих юм бол бас тодорхой хэмжээний тоног төхөөрөмж багаж одоо хэрэгсэл их дутмаг байдаг. За жишээлбэл одоо хүүхдийн мэс заслын багаж ихтэл одоо өөрөө онцлогтой одоо нарийн чимэглэлээр ажил шаарддаг учраас бас хагалгааны багажнууд байна. За жишээлбэл одоо энэ өрөөгөө би бас манай хамт олон бас тогтжуулах үйл ажиллагаан дээр нэмээд одоо хүүхдийн хүчил төрх төвчрүүлэгч, за хүүхдийн одоо монитор, хүүхдийн даралт одоо пульс хэмжигч гэдэг юм уу тэр хэрэгтэй салиа зориулагч оцсоос гэх мэтлэнгээр хэрэгтэй тоног төхөөрөмжүүд бол бас бид бүхэнд шаардлагатай байгаа. За тэрийгээ бас үе шаттай бид бүхэнтэй бас хамтарч ажиллаад бидний дэмжих байгууллага хамт олон хүмүүс байвал бас бид бүхэн хамтран ажиллахад бас бэлэн байна. Тэгээд ер нь бол тоног төхөөрөмжийн хангамж бол бас аймгийн нэгдсэн эмнэлэгт тодорхой хэмжээгээр бас ирж байгаа. Тэгвэл сүүлд хүүхдийн мэс засал гэдэг салбар бас мэдээ хөгжиж явж байгаа учраас энэ чиглэл дээр бас багаж тоног төхөөрөмж жоохон дутмаг байгаа. Тэрийг бол тухай үед нь бас хангаж авах тийм төсөл хөтөлбөрөөр бичиж явж байгаа. За өнөөдөр бас сайхан өдөр байна. Ингээд эсэлэн тасаг хүүхдэд ээлж байгаа орчин бүрдүүлж өгсөн ийм сайхан өдөр байна. Ингээд өнөөдөр хүүхд гэр бүл хөгжлийн төв мэслэн тасагтай ингээд хамтран ажиллаж өнөөдөр ингээд мэслэн тасагт ингээд сайхан хүүхдийг бас цэвэр ээлтэй орчинд тийм ээ хагалгаанд ороход тийм ээ таата айдсгүй юм орчин бүрдүүлж өгсөн та бүхэндээ чин сэтгэлээсээ бас баярлалаа илэрхийлж байна. Ер нь өнөөдөр хүүхд хагалгаанд ороход бол тийм ээ өрөө орчин ийм тоглох байхаас гадна бол бас тэтгэл зүйн хөвдө тийм ээ айдсгүй нийтгөөртэй байж аж өвчнөө бол ангаадаг одоо ийм одоо очиртай одоо өрөө орчин ингээ сайхан тогтчлолтой болсон ч гэсэн бид нэр одоо эмчлэг сувлах тийм бас нэг багш төгсөж тутамг байгаа. Жишээлбэл одоо хаалгаанд ороход бол хүүхдийг бол хяндаг хүүхдийн монитор одоо амьсгалын аппарат тийм ээ хөшөлтөрөх чийгшүүлэгч гэх мэт одоо яг одоо хаалгаанаас гараад сэрээд ирэхэд нь бас тэр хүүхдийг бол бүрэн эрүүл саруулс хэрэгт нь бол тусламжтай бол баг төгнөх төхөөрөмжлөл дутуу байна. Энийг бас сайхан сэтгэлтэй усын арт түмэн болон хүүхэн компани бас ивент хийх байхаа гэж бас бодож байна. Ингээд хамт олонныхаа өмнөөс бол танай хамт олонд бол баярлалаа гэдгээ хэлж байна. За өнөөдөр бас Увс аймгийн нийслэлийн тасагт бас нэг хүүхдийн одоо тусгаалсан өрөө тасгай бий болж бас одоо энэ нийслэлийн тасгаар хэмжүүлж байгаа Увс аймгийн одоо нийлэх хуульчруудад бас томоохон
буянтай юм үйл болж байгаамаа. Тэгээд би бас одоо ахмад эмчүүд энэ хүүхдийнхээ эмч баасангүйгийн энэ санаачлагыг дэмжиж өнөөдөр халуун хөтөн ус холигч одоо бага насны хүүхдийг эмтараа нуухаас эхлүүлээд сахиуруудын функцийг бас хөнгөвчлөх үүднээс ийм үйл ажиллагаа явуулж байгаамаа. Тэгээд энэ ажилд бас бие сэтгэл гаргаж үйлчилж байгаа. Энд гар үе оролцсон бүх хамт олон бүх сайн санаад хүмүүсүүд ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан мөгдөх хүсээрээ. Энэхүү өрөөг төгжүүлснээр хагалгаанд орох гэж ирсэн болон хүнд хөнгөн хагалгаанд орон эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж эмчилгээний үр дүн чанарт ахицгарч хүүхдүүд тоглох, зураг зурах, хөгжих боломжтой орчинд бүрдэж байгаамаа. Дараагийн мэдээ 20 гаруй жилийн туршлагатай Мишель Салон нь 3 дахь салбараа Улаангом зах дотор нээн үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэллээ. Мишель Салоны шинэ салбар нь та бүхэнд гоо сайхны бүх үйлчилгээг үзүүлэхээс гадна ус хуухны эмчилгээ онцлогоог үнгүй хийж үйлчилж байна. 20 гаруй жилийн туршлагатай Мишель Салон нь 3 дахь салбараа Улаангом зах дээр албан ёсоор нээлээ. Мишель Салоны шинэ салбар нь та бүхэнд гоо сайхны үйлчилгээг хурдан шуурхай чанартай хүргэхээс гадна ус хуухны эмчилгээ онцлогоо, хүмүүсний маникюрын үйлчилгээг үзүүлж байна. Сайн байцгаана уу нийт хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Мишель өсчин гоо заслын Мишель Салон бол 20 гаруй жилийн түүхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингээд өнөөдөр бид бүхэн энэ шин Улаангом зах дотор Мишель 3 салбараа албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлэж байна. Өнөөдөр нэгдэж байгаа энэ салбартаа бол 4 ажлын байртай, 1 маникюр, гоо засалж, 2 өсчин гэсэн одоо 4 ажлын байраар хангаад өсчин гоо сайхан хумсны маникюрын үйлчилгээг одоо цогцоор нь хүргэж байгаа. За бидний зорилго бол ер нь одоо нийт хэрэглэгчдийн сайн сайхны төлөө эрүүл одоо үс гоо сайхныг та бүхэндээ бэлгэлэхийг одоо зорилго болгон ажиллаж өнгөрсөн оноос эхлэн өсчин гоо сайхны үйлчилгээг одоо нэлээд одоо өргөн дэлгэрэнгүй болгож үс хуухыг үн төлбөргүй онцлож одоо үйлчилгээ хийдэг. Эмчилгээний үйлчилгээнүүдийг нэлээд төлхөө одоо хөргөж эхэлсэн байгаа. Ингээд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Увс аймгийн ард иргэдэд өсчин гоо сайхны үйлчилгээг 20 гаруй жилийн туршид үзүүлж ирсэн Мишель Салоны Улаангом зах дээр байрлах шинэ салбараар та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.